За юу цаанда манайхан таад минь зуны амралтынхаа үлдсэн нэг сарыг ямар шүү өнгөрөөж байна да? Өнөөдрийн бичлэгээрээ та хэдийнхээ хүсэн хүлээсэн Rick Morty цувралынхаа шинээр гарсан 9 дугаар бүлгийг ярьж өгөхөд бэлэн боллоо. Бичлэг эхлүүлэхээс өмнө мэдээж хэрэг лайк болон subscribe дарахаа бүү мартаарай. Тэгж ижил бидэд чинь дараагийн гоё бичлгүүдэд хүргэн шүү дээ. Одоо харин сансрыг самардаг хоёрынхоо галзуу адлын явдал руу иргэн орцгоё. Өнөөдрийн дугаартай маань Pepsi хамтран ажиллаж байна. Бид бүхний уг дуртай Pepsi ундаа маань Fizz Point Loyalty app хөтөлбөрөөр зарлжээ. Хөтөлбөрт оролцохын тулд эхлээд Fizz Point аппликейшнаа татна. Дараа нь ундааны бөглөөнд доторх 8 оронтой кодыг аппликейшн дээр бүртгүүлж оноогоо цуглуулад хүрд эргүүлэх боломжтой. Үүнээс гадна бөглөөнд доторх кодоо өдөр бүр дараалуулан бүртгүүлснээр level 1-ээс level 4 хүртэлх шат ахиж улмаар илүү том бэлэгтэй хүрдийг нээн Smart TV, iPhone 17, gaming laptop, 10 сая төгрөг зэрэг супер бэлгүүдийн эзэн болох боломжтой болжээ. Мөн цуглуулсан оноогоо ашиглаад Point Markets-ээс хүссэн бүтээгдэхүүнээ худалдан авах боломжтой юм байна шүү. Хөтөлбөр үргэлжлсээр байгаа тул та Pepsi, 7up, Mountain Dew, Mirinda, Sting Energy drink ундаагаа уугаад хөтөлбөртөө заавал хамрагдаарай. Pepsi Loyalty хөтөлбөр эхэллээ. Та бүгдэн доторх кодоо Fizz Point апд өдөр бүртгүүлэн хүрд эргүүлж шат ахих бүртээ илүү том, илүү супер бэлгүүдийн эзэн болоорой. Хөтөлбөрт Pepsi-гийн бүх бүтээгдэхүүн хамрагдана. Pepsi илүүд тэмүүл. You know the plan. You know the plan. За энэхүү ээлж дүүлгийн эхний анги эхлэхэд Смитийн гэр бүлийнхэн гэр орондоо амар тайван өглөөг эхлүүлээд байжв. Мортийн өглөөг 7-Eleven уу манайхаар бол одоо CU-гээс мөстөө ундаа авцсан гэртээ ирэхэд нь Бэжери хоёр усан сандаа тоглоод амар найзуудтайгаа уцаар хов базаастай. Тэгсээр Морти гараж руу явсан ортол Рик хүнтэй чаталж байснаа гинт амар сэжигтэйгэр уцаа доош нь тавиад нууж энтер. Хинтээ юу чатлаад байдаг шаар вэ? За тэр үед Морти ч сэжиг авч Рикээс баахан тайлбар шаардахад мань хүн худлаа үнийг ярьж гарваа. Тэгэхээр Морти шууд өвгийнхөө уцыг булааж аваад үстэл Рик хинтээ чаталж байсан гэж хорон санаат Морти шүү дээ. Үүнийг мэдмэгцээ Морти бөөн уурулж Рикийг ямар ямаа хийж тэр юмтай харилцаад байгаа юм бэ гэхэд Рик хариудна. Морти бүх юм зүгээрээ. Тэр хаяада над руу залгаж гэр бүлийг маань арчиж хайна гэж сүрдүүлснийхээ дараа надаар юм хийлэгдэг юм. Гэ тоохчгүй лүү. Удалгүй хорон санаат Морти Рик руу залгаад уцаа авахгүй байхлаар нь хурц ирэнгүүтээ манай хоёрыг дагуулan яв. Үүний араас хорон санаат Морти манай хоёрыг өөрийнхөө нууц байран дээр авчирснаа Prime Rick-ийн Omega төхөөрөмжийг үзүүллээ шүү. Тэгэхдээ бас болоогүй. Хорон санаат Морти түүн дотроо Rick, Bet, Jerry, Summer дөрвийн өөр ертөнцийн хөлбөрүүдийг хийцэн яг одоо Rick-ийг өөртөө тослохгүй бол бүхий л орчлон ертөнцөөс арчиж хай нэмэн сүрдүүлж өг. Хэрвээ та хэд маань санаж байгаа бол Omega төхөөрөмж чинь ямар ч хүнийг бүх ертөнцөөс байхгүй юм шиг болгон арчиж хайдаг шүү дээ. Үүний дараа хорон санаат Морти яах гэж манай хоёрыг авчирснаа тайлбарлаж гарав. Коллектив гэдэг мультиверс буюу олон ертөнцийн дунд оршдог оршихуй. Бусад ертөнцүүдийг нэг нэгээр нь өөртөө нэгтгэн шингээж байгаа бөгөөд одоо л зогсоохгүй бол бүх ертөнцийг эзлэх аюул тулгарчээ. Хамгийн гол нь тэр коллектив гэдэг нөхрийг зогсоохын тулд хорон санаат Морти портал буугаа ашиглаж чадахгүй байгаа учраас Рикийг дарамтаж жагаад сансрын хөлгөөр очиж зогсоогоор болсон юм уу да хааши. Гэхдээ худлаа Риктэй байхын тулд шалтак заагаад байгаа юм шүү дээ. Дараагийн хэсгийг эхлэхэд манай гуравч коллективийг эзэлж гариг дээр нь хурж очиход Рик Мортид хамгаалтын өмсгөл өгч шууд гариг руу дайран орлоо. Хэдийгээр манай гуравч гариг руу нэвтрэн ороход коллектив тэднийг зогсоохож бүхий л чадлаараа оролцсон ч юу гээл Рикийг барахвдээ. Шууд нохоо гахаага үзэлцэж байгаад коллективийн яг төвд нь явж орвоо. Гэсэн ч бодлого Рик коллективт баригдахад Морти хорон санаат Морти хоёр ч өдөө зүгсэн хувилган коллективийн хүмүүс шиг болж хувирлаа. Араас нь манай хоёр нийлж байгаад коллективийн иргэн тойронд баахан тесрэг бөмбөг сөрдүүлээд явж байтал гай болж Морти баригдчихв. Бүр нэг бүтлэн бөксөрөө иргэсэн шүү. Тэр үед коллективчдөө манай хоёрын тесрэг бөмбөгнүүдийг шингээж аван намайг хизээч барахгүй гэж байтал тесрэг бөмбөгнүүд нь үнэндээ тесрэг бөмбөг биш үү яах вэ? Үнэн дээр коллективийн шингээж авсан тесрэг бөмбөгнүүд нь өөрийг нь бүрэн шахах нэг USB flash disk хэмжээний болгон хувиргадаг алгоритм хийжээ. Өөрөөр нөхрийг шахаж WinRAR zip болгож байна л гэсэн үг юм уу да. Ер нь тэгээд нэг жижигхэн болгоод хувиргачихна гэдээ ойлгочихгүй да. Энэхүү даалгавар амжилттай болсны дараа манай гурав Galactic-ийн хаа нэгтэй байдаг зоогийн газарт орж суунгаа ялтаа тэмдэглэн сайн идэж авав. Тэгтэл энэ үеэр хорон санаат Морти зүгээр байхгүй манай Мортиг доош нь хийж Риктэй цуг байхаар хангалттай сайн Морти биш энтер гэлээ. Үүний дараа Рик 0 руу баавга алахаар явахдаа зэрэгцэд хорон санаат Морти ахаад л Мортиг өдөж Рик надтай чамаас илүү дээр харьцдаг. Бүр надад цаг хугацаагаар аялдаг төхөөрөмжүүд үзүүлсэн. Энтергээд яа игээд байгаа юм бэ? Арай манай Рикийг өөрөө хулгайлж авах гээд байгаа юм биш үсттэй. Тэгсэн юм бол яах гэж өөрийнхөө Рикийг боолоо болгосон дараа нь алуулсан юм бол дөө. Ингээд та бүхэн маань өмнөх хүлгүүдийг санаж байгаа зү? Манай сувг дээр бүгд орсон байгаа шүү дээ. За тэр ч яах вэ? Ийхүү хорон санаат Морти сайхан гол орчоод иргэн нууц вас дээрээ иртэл өнөө сүрдүүлээд байсан Омега төхөөрөмжөнд бүгдээ сүрч нэмээд хэрхэн бүтээдэг зураг төсөл төлөвлөгөө нь зэрэг бүгдээрээ устсан байлаа. Ганцхан зүйл үлдсэн нь манай Рикийн цагаан бүксний зураг байдаг ба Рик
Бавгаалах нэрийдлэр гяс гарангуудаа хорон санаад Мортигийн баазыг буудаа олгодог наасан. Үгүй яалтчгүй ясны манай Рик юм да. За үүнээс болж хорон санаад Морти бөөн уур болж харин Рик Морти хоёр гэртээ гяс буцан ирээд дараагийн төлөвлөгөөндөө шилжив. Тэр нь өөрсдийн гэр бүлээ хорон санаад Мортигийн дайралтаас хамгаалах байсан бөгөөд шууд байшингаа тэр чигт нь бункерын ертөнц цэмэх газар руу шилжүүлээд аваад ирвэ. Энэ ертөнц нэг том хорогдох байр юм байна л да. Араас нь Рикмен, Джерри Бет, Самар Морти дөрөвт хэрхэн хорон санаад Мортиг зогсоох тухай ярьж бүх сул талуудыг нь дэлгэрэнгүй тайлбарлаж өглөө. Тайлбар дуусны дараа Морти өөдөрөө ирээд Рик чи заримдаа намайг хорон санаад Морти шиг өөртөө итгэлтэй илүү ухаантай байсан ч болоосаа гэж боддог уу? Хэмээн асуухад Рик хариудна. Үгүй ээ Морти, тэр залуу бол новш. Ахаад түүний талаар битгий дурсаарай. Хэмээн Мортигийн ам хүчгийг авч байгаамаа. За яг тэгж байтал хорон санаад Морти манай эдийн байгаа ертөнцид хурж ирэнгүүтээ жинхэнэ түвэж Риктэй ан маань үзэлцэн сүултээ Рикийг хамаг үе мөчөөр нь тасдаг аянгуудаа тархийг нь гаргаад ирв. Өөё. Гэсэн ч тэр үед Рикийн тасарсан доод мөч нь гүйж ирэнгүүтээ буцаа тархи авч сүулдэ манай орч нана роботуудаар бие битэгээ тулдаж хэллээ. Тэгж байтал гэнт баахан тесрэлт болж хорон санаад Мортигийн нүдний хаалт нунаад жинхэнэ Мортигоос ялахын аргагүй болчихв. Энэ үед Рик ангийн ихэнд Мортид өмсүүлсэн хамгаалтын өмсгөлөөрөө дамжуулан Мортиг олж мэдээд хорон санаад Мортиг хорих гэж үтсэн ч цаад нэг юм гарч ирэнгүүтээ шууд гэрлүү аваад орчив. Төвний дараа хорон санаад Морти гэрийн бүх зэвсгийг Рик Морти хоёр руу онлон яг алах гээд үжитл араас нь Джерри Бет Самар гурав гарч ирээд хорон санаад Мортиг нялган үдэж сайхан зодж өглөө. Удалгүй Рик Морти хоёр ч одоо орж ирээд тавуулаа нийлээд хорон санаад Мортиг пойлдж байтал муу шаар чинь гинт цаг хугацааг зарцааж манай тавыг хөдөлгөөнгөө болгоод хорчваа. Ингээд ангийн төгсгөлд өгөхөд хорон санаад Морти Рикийг яг алах гээд үжитл цаг хугацааны цагдаа нар гарч ирэн хорон санаад Мортиг баривчлаад аваад явлаа. Тэгтэл энэ бүхэн анханасаа Рикийн төлөвлөгөө байсан ба зориуд Морти цаг хугацааны төхөөрөмжөдөө үзүүлж нэгийг нь хуулбарлан хийлгэж дараа нь цагдаад баригдуулсан юм байна шүү дээ. Рик бол өстой зөвөн л дээ. Зөвөн шүү дээ та нар мэдж байгаа. Ийхүү эцэст нь хорон санаад Морти баригдан явсны дараа Рик ч настай болохоор Мортид хандан би амралтаа авлаа хэмээн хэлэн алга болсноор эхний анги төгсөж байгаа юм да. Үгүй бас л янзын хэлж шүү. Хоёрдугаар анги. Үүний араас дараагийн эхлэхэд Рик нэгэн шөнө ой дундуур машинтайгаа явж байхдаа урдуур нь гүйсэн бугыг мөргөнгө алтваа. Үүнээс болж Рикийн дугуйн хагарч замдаа зогссон ч манай хүн урдийнхаараа хамаг хараал цоглоо урсгалгүй айгүй жаргалтай наргагүй засч гарлаа шүү. Рик мэн өөрийнхөө дотоод амар амгалан эцэст нэг олсон юм уу да? Дараагийн хэсэг эхлэхэд Рик явсаар нэгэн боулингийн газар хурж ирэхэд дотор нь байсан хүмүүс Рикийг харангуйтаа сүйд болж чи буцаад ирсэн юм уу энэ гэл бooin болж байна. Тэгсээр эцэст нь нөхдүүд Рикийг тэрвч авангуйтаа Тэд бид нар чам тайртай энтргүүл яах вэ? Юу болоод тань ч одоо? Ийхүү Рик буюу Тэд маань шүнжэнгөө ханд нөхдөөгөө боулинг тоосны дараагаар үргэлжлүүлэн нэг найзтайгаа цуг хитэн шил пиа мултлахаар үлдэв. Араас нь Тэд найзуудтайгаа дэлгүүрт пиа авахаар очиод нэг нөхөр төр касыг нь дээрэмжээд өгөөд цаад гарan ч одоо Тэдийг буудтал биеэс нь гинт робот гарууд нь гарч ирээд цумыг нь зогсон аврав. Тэр үед нь ч Тэд юу болоод байгааг ойлгохгүй шууд шоконд орж пиава байран эргэн аяллаа машин руугаа хурч ирж байгаамаа. Үүний дараа Тэд өөрийнхөө биеийг ахин шалгаж үзэхээр гартаа хутга зоосон чинь ахаад нөгөө роботгаар нь гарч ирэхдээ зэрэгцээд Рикийн хологром дүрс Тэдтэй ярилцаж эхэллээ шүү. Яах тэр гэж. За тэгтэл яг үүндээ Рик амралтанд явахын тулд өөрийнхөө хамаг ой санамжийг арч чаяад Тэдийг үүсгэсэн ба дэлхийгээс 400 гэрлийн цаана байдаг өөр гариг дээр ин яваажээ. Зүгээр амарч чаддгүй мó хаашаа. Рикийн хологром энэ бүхнийг Тэдэд тайлбарлаж өгсөний дараагаар түүнд улаан цэнхэр хоёр товчлуур гаргаж ирээд сонголтоо хийхийг шаардлаа. Хэрэв Тэд улаан товчлуур дээр дарах юм бол эргэн Рик болох бол цэнхэр товчлуур дээр дарвал энэ бүхний талаар мартаж эргэн Тэд хэвээр жаргалтай байх ажээ. Гэсэн ч Тэд альч товчон дээр даралгүй паниктад гараад явдаг ба эргэн нөгөө боулингийн газартаа явн орвоо. Энэ боулингийн газрын эзэн эмэгтэйг Маржори гэдэг бөгөөд Тэдтэй нэг жил виски хуваан ууж санаа сэтгэлийг нь тайтгаруулв. Тэгснээс болоогүй Тэдтэй хамтдаа боулингийн шалан дээр хэвтэж байгаад араас нь барилдан хийгээд начдаг. Яалчгүй манай Рик л дээ. Маргааш өгдөө болоход Тэд сонголтоо хийж Рикийн санал болгосон хоёр товчны аль нь дээр нь ч даралгүй машина бүгдийг нь зад өвдөд хайчив. Орой болоход Тэд эргэн найзууд дээрээ уулзаад хөлдөө нууран дээр загасчилж эндээс хизээч явахааргүй болсон гэдгээ тэдэнд дуулгаж байгаамаа. Бараг тэрэн дээр байх та. Тэгсэн ч удалгүй шөнө болоход Тэдийн байгаа газрын ойролцоо сансрын хөлөг бууж ирэн Тэдийн хөлн дотор нь утас дугуул яах вэ? Тэд рүү Морти залгсан байдаг ба Тэдийг уцаа авахт нь "Байна уу? Рик, би одоо алуусан. Би өөрн чиний хөлийн уц руу залах ёсгүй л дээ. Гэхдээ чи наад сансрын хөлөгтөө яг одоо суух хэрэгтэй байна. Өөрөө өөртөө битий тэмцэл. Би чамайг зөвхөн муу зүйл болохоос өмнө гэртээ ирээсэй л гэж хүсэж байна, Рик." гэж хэлвэ. Гэтэл түүнд нь Тэд өөрийгөө тэр муу навшин бүтээсэн зүгээр нэг дүр гэдгийг олж мэдхээс илүү 7 дүр зүйл гэж юу байдаг юм? Би Рик биш гэд уурлаад явахгүй мэн зөрүүдлээ. Тэгсэн өнөө сансрын хөлгөн Тэдийг заавал авч явах гэж дайрч эхлэхэд аз болж Тэдийн найзууд нь гарч ирээд сансрын хөлгийг эвдэж хаян түүнийг аварлаа.
Үүний дараа Тэд найзуудаа өөрийнхөө үн дүрхийн талаар хэлж үгсэн ч буцаад Рик болохгүй гингүүтээ Маржоригийн боулингийн газар дээр нь баахан хамгаалт тусгаж гарваа. Дараагийн хэсэг хэлэхэд Тэд найзуудтайгаа баахан зан гантер бэлтчээр байж байтал Рикийн дронууд бөөнөрө хурч ирээд Тэдийг авч явах гээд алаан боллоо. Тэгсэн ч Тэд найзуудтайгаа нийлж яваад орж ирсэн дрон болгоныг нь устгаж байсан ч нөгөөдөл нь зогсохгүй ирээдлээ. Тэгсээр Тэд сүүлийн зангаа ажиллуулж бүх дронуудын дээрээс бензин асгаж хад шатааж дэлбэлэхэд дронуудын хэлтэрхийд Маржори оногдоод маш хүнд шархагдсан байлаа хөрхий. Үүнээс болоод Маржори Тэдийн гар дээр амьсгал хураахад манай хүн галзууртлаа уурлаж Рикээс өшөө авахар шийдэн сансрын хөлөг бүтээч эхлэв. Хэдийгээр эхэндээ Тэд ганцаараа явах гэж байсан ч найзууд нь Тэдтэй цуг явахаар болдог ба манай хүн Рикийн дронууд болон аяллахаа машины хэсгээр хөөхөн сансрын хөлөг хийгээд тавьчлаа. Түүний дараа Тэд найзуудтайгаа цуг дэлхийн цуг аяллаа эхлүүлж шууд Рикийн гаражин дээрээс нэвтлэн хурцж байгаамаа. Үүнтэй зэрэгцээ дахин Рикийн холограм гарч ирэн Тэдтэй ярьж харахад манай хүн шууд найзуудтайгаа нийлж гоод төхөөрөмжийг нь эвдэж хаяад араас нь Рикийн гаражин дах бүх төхөөрөмжүүдийг сүйтгэж эхэллээ. Гэхдээ тэгтэл Бэд Самар Жери Морти дөрөв орж ирэхэд Тэд Рикийн гэр бүлтэй танилцж эндээ жаахан байхаар шийдэв. Ингээд ангийн төгсгөл болоход Тэд эргэн найзуудтайгаа цуг хөгжилдөж гой байх гэсэн ч нэг л болж өгдөггүй чаавас. Үгүй юм нэрээ. Тэгэхээр сүүлдээ Тэд найзуудыгаа эргэн гэрлүүнд буцаан баахан шоудож эргэн Тэд болох гэд хамаг чадлаараа хичээсэн ч юу ч өөрчлөгдсөнгүй. Эцэст нь Тэд эргэн гариг дээрээ очиод найзуудтайгаа уулзахдаа ягаад ч хэвэнд орж чадахгүй гэдгээ ойлгон гэртээ харж Рикийг буцаан авчирв. За үүн дээрээс бяцхан дүгнэлт хийхэд Рикийг ад жаргалтай байхад ганц саад болдог зүйл нь өөрийнх нь суу тухайн гэдгийг харж болохоор байгаа зү. Тийм болохоор л Рик жаргалтай байхын тулд өөрийнхөө ой санамжийг арчиж хайсан ч Тэд эцэстээ Рик болж хуурсан нь Рик хизээч өөрөөсөө зугтааж чадахгүй гэдгийн том илрэл юм. Хэцүү ч юм да хөөрхий. Ийхүү цувралын 3 дугаарыг эхлэхэд Жери усан санг цэвэрлдэг робот автал өнөөх нь ажиллахгүй Бэтэд баахан үглүүлж гарлаа. Харин Рик Морти хоёрын хувьд болохоор эцэст нь нөгөө мөөмний ертөнц гэдэг газар руугаа явахаар болж аялдаа гарахаас өмнө дэлгүүр орон хүнсээ базааж авлаа. Гэсэн ч Рик яг хөдлөх гэж байхдаа аваачаад арын машиныг нь бүргэж хийчихвэл яах вэ? Үгүй яахлаарэ дандаа ийм болж байдаг юм дээ. Тэр үед Рикийн мөргсөн машин дотроос Кунфугийн мастер Люсин хэмээх Риктэй насаар ойролцоо хүн бууж ирээд эвэр утасны дугааруудаа солилцъя гэтэглээ. Гэсэн ч Рик муу шаар чин хут солиор энтер дээрээ тулаад утасны дугаараа өгөхгүй энтергээ тэнэгтэж өгт нь Лю мастер Рикийн цээжин дээр зүрх дэлбэлэх 5 цагийн цогцолт гээд айхтар юм хийчихв. Ёо. Тэр нь яадаг вэ гэхээр 5 удаа урагшаа алхах юм бол шууд зүрхэн дэлбэрч өгдөг гинтэй базар байна. Гэсэн ч Рик Лю мастраас уучлалт гуйхгүйгээр би энийг чинь шинжлэх ухаанаар шийдчихнэ хэмээн хэлснэ аргашаа алхах гэрлэг явахаар болов. Зүгээр уучлалт гуйчих юм дээр яагаад дандаа ингэж хүндрүүлж идэв дээ. Дараагийн хэсэг хэлэхэд Морти ч мөөмний ертөнц рүү явах нь худлаа болж Рик гаражинда өөрийнхөө клонуудыг хийгэнгүүтээ үнэхээр 5 удаа урагш алхавал зүрхэн дэлбэрч өгөхөө шалгаж үзв. Тэгтэн Лю мастерын хэлсэн яалтчгүй үнэн бож тааран Рик хатсан шалаанд орсон байлаа гэж. Харин тэр зуурт Морти боож өхөнгөө алдаад та зүгээр очиод уучлалт гуйгаач тэгвэл таныг зүгээр болгочих юм биш үү гэхэд Рик хариудна. Би үнэхээр уучлалт гуймаар үдэл очиж уучлалт гуйна мэдөө. Тэргээд баларсан хэвээрэл байна. Тэр зурт Жеригийн авсан бассейн цэвэрлэдэг робот нь ажиллахгүй болохоор манай хүн интернетээс хиймэл оюухан татаж аваад суулгачваа. Түүний ачаар Жеригийн авсан робот нь буцаад ажиллаж аимшигын болсон усан санган цэвэрлж эхэллээ. Гэхдээ одоо сүүлд нь юу л болдсон бол доо Жери минь нэг бас аштайх юм хийчихгүй л дээ. Энэ хооронд Морти дэлгүүр хэсээд стрессээ тайлаад явж байхдаа Лю мастертай ахин таарч Кунфугийн эрдэм сурахаар гэрт нь явж өчлөө. Тинхүү Мортич яг сайхан сургуультай эхлээд тунд ажгүй явж итл Лю мастерын одоо зураг засч байсан нөхөр илүү мөнгө нэхэд ухаар нь чээж рүүн зүрх дэлбэлдэг цохилтоо хийж аячаад алаад байчив. Гэхдээ зүгээр нэг Рики өрөөсөн дугуй байдаг наасан. Энэ үед Мортич ингэж байгаа. Та чинь яаж байгаа юм бэ? Зүгээр ажиллаа хийгээд явж байгаа хүнийг алчлаа штэ. Гэхэд Лю мастер чи намайг шүүмжлээд байна уу да гэснэ. Морти дээр өнөө цохилтоо хийж бас атсан шалганд оруулж байгаамаа. Үүний араас Морти Рик дээр аргашаа алхасаар нус нулимстэйгээ хутгалдан ирэнгүүтээ Лю мастерыг нэг сайхан ховлож өглөө. Тэгтэн Рик энэ ч миний сайхан ач хүүгээр оролддгүй юм. Эхлээд би энэ цохилтын учрыг олно. Дараа нь тэр муу новшийг амтан болгоноо гайгүй гэж хэллээ. Ийхүү орой болоход Жеригийн нөгөө робот ашгүй усан санг тэр чигтэн цэвэрлээд янзын гой болгосон байлаа. Энэ үед Жери ч одоо Бэт рүү залгаад робот нь ажилласан талаар хэлэх гэтэл Бэт тоосонгүй. Тэгэхээр нь Жери усан сан руугаа явж ороод сайхан сэлээд явж байтал өнөө робот нь Жериг эхлээд цэвэрлж байна гэснээ араас нь шууд нөгөө юм хийжүүл яах вэ? Йоо бүр роботтой ч тий хатар талах мэн гэж. Мэдээж ийм гарахгүй л тэгээд Рик Морти цуврал бас жоохон сонирхолтой. Дараагийн хэсгийг эхлэхэд Рик Морти хоёр Лю мастерын багш дээр ирээд нөгөө зүрх дэлбэлдэг цохилтыг нь зааж өгөхийг хүслээ. Тэгээд өнөө багш нь өс онцонгийн шийдэл бол ахаад өс онцон хийхгүй байх. Энтергээд их л мэрэгэн сүрхийг өглөөд ивж араас нь охинтойгоо зад хэрэлдээд буу юм боллоо. Тэр үеэр нь Морти сэргэлэнтэй охинтой нь эвдрүүлж өгөөд араас нь өнөө цохилтыг нь заалгаж өгөхөр болчихв. Түүний дараа Рик Морти хоёр багшийг охинтой нь уулзуулж аятайхан учир зүг нь ололцуулаад эргэн эвдрүүлж чадлаа. Хариуд нь манай багш гуйч одоо Рик Морти хоёр цохилтоо зааж өгөхөд Рик тэр цохилтыг нь датаг нь цуглуулж авангуудаа цохилтыг нь буцаадаг машин хийгээд өөрсдөө зүгээр болгочихв.
Үгүй нэрэ. Яалтчгүй л орчлон ертөнцийн хамгийн ухаантай хүн юм да. Тэгж иргэн зүгээр болонгуудаа Рик Морти хоёр өөрсдөө кунфугийн чадруудыг суулгангуудаа Лю Мастер явж очин халс тулдж байгаамаа. Үгүй нэрэ. Үүний араас манай гуравч янзын кунфугийн хөдөлгөөн хийгээл бүр жинхэнэ алдсаж хамаг хүмүүсийн сүгдэж гардаг ба сүүлд нь үүнээсээ болоод эртний кунфугийн бурхны хилэн хөдөлгөөд хийчихваа. Тэр хооронд Жери өнөө барилдан хийсэн роботоо тоохгүй байсан чинь робот нь уурлаад Жеригийн гэрийг төгж хаянгуудаа усаар дүргэж манай үнийг алах гээд дайраад эхэллээ шүү. Ингээд ангийн төгсгөл болоход Рик Морти, Лю Мастер гурав хамтдаа нийлэн кунфугийн бурхантай тулдаг бол харин нөгөө талд Жери өнөө роботоо өөр дээрээ өргөтж ирүүлэнгүүтээ живүүлж байгаад устгаж хаялаа. Гэхдээ тэгсээр хамгийн сүүлд нь Рик Морти, Лю Мастер гурав нийлж байгаад кунфугийн бурхныг аргадаж чадсанаар амьд үлдэж Лю Мастерыг гэрийнхээ усан сангийн үйлчлэгт өрснээр энэ удаагийн анги төгслөө шүү. Гэхдээ юу болоод дуусч бай бурхан тэнгэр минь гэж. Энэхүү дараагийн анги эхлэхэд хар өглөөгөөр Рик шал цогтөг гаражинда ирэхдээ компьютерийнхоо пассвортыг олон удаа буруу хийж хаяад өөрийгөө блоклол хийчихваа. Банкны апа согтуудаа төгжиж хайдагтай адилхан болчихоо та. Тэгсний дараа Рик ч одоо дөрмийн дагуу Мортиг дуудаад "Энэ өхөн чиний буруу" гэж мэгээд агсан тавьж өгөв. Муу юм бол хойд талын бор оогоо гэдэг шиг яах гээд Мортиг дандаа тэгж идэв юм тий. Сүүлдээ Рик боож хөнгө алдахтаа компьютероо нүдэж байгаад тогон зохиулж мөхүүлээд бүр амтан болвоо. Тэгтэл яг тэр үед нь Рик руу эртний хамт найз Ризэн залгаад Мортиг дагуулan загсанд явуулчихв. Үгүй нэр. Дараагийн хэсэг дээр Риз Рик Морти хоёрыг дагуулan харь гариг дээр ирээд загасчилж араас нь цугтаа хээр онохор болсон байлаа. Энэ үеэр Риз ч одоо Морти Рик хоёрт сайхан хандаж урам зориг өгж мөгөөд өглөөний болсон явдлыг нь мартуулж эвдрүүлж өглөө. Гэсэн ч бодлого Риз явах хэрэгтэй болоход манай гурав буцан гараждаа ирээд загсны уур гэнтрээ үлдээж Морти Ризтэй салах шив. Тэгсэн чинь энэ үеэр манай хоёрын барьсан загсны нёгийг нь элбэнх орж ирээд тулгаалах гэсэнд Ризийн нүд нь шууд улаан болонгуудаа буудаад алчвал яах вэ? Яг үүндээ Риз бол Рикийн бүтээсэн робот байсан бөгөөд гол зорилго нь Рикийг нууц үгээ мартангууд нь баталгаажуулж пассвортыг нь сольж өгдөг гэнтэй базарван гэж. Үүнийг мэдмэгцээ Морти бөөн уралж Ризийг би олон жилийн өмнөөс мэднэ штэ. Тийм болохоор чи дандаа нууц үгээ мартангуудаа намайг дагуулад Ризтэй цуг аялт явдаг байсан юм уу? Хэмээн үглэж анчаад алж өглөө. Дараагийн хэсэг эхлэхэд Морти эргээд гаражинда эртэл Ризийг устгалд оруулах гэж байгааг мэдэж яасан ч тэгүүлэхгүйгээд Ризийг дагуулan Рикийн газарт орох нууц бац руу яваад орчив. Тэгэхдээ Морти зориуд Рикийн пассвортыг буруу хийж байгаад өөрийгөө төгжчихдэг ба Ризийг эргэн сэрэн хамтдаа 17 дугаар давхурт байдаг портал хаалга руу явахаар боллоо. Байшингийнхаа доор 17 давхар баацтай ч байх шиг. Галзуу юм аа нэр. Энэ зур Рик маань хаалган голох гэж байдгаараа үдсэн ч болсонгүй. Тэгсээр Рик ч одоо аргаа орж цоож онгойлгодог харь гаригийн компани руу залгангуудаа ажилтных нь ухамсарыг Жеригийн бие рүү шилжүүлэн оруулж хаалга онгойлгохоор боллоо. Гэсэн ч нөгөө цоож онгойлгодог нөхөр Рикийг баазаа тойруулаад ухаж вэ гингүүтээ зугаацгаад алга болчихв. Үүний араас үзэг зэлэгдэхэд Морти Ризийг дагуулan Рикийн баазын хамгийн доод давхар руу хурж очтол тэнд нь Рикийн хувийн шорон байвал яах вэ? Гэхдээ бааз төгжсөний дараагаар хамаг хоригдлууд нүгцэн байдаг наас. Хайстэ нэр. Тэнхүү явсаар манай хоёр бөө юм болж Рикийн нилээ дээр үеийн портал хаалгыг олж Морти Ризэд шинэ гэр олж өглөө. Энэ газар нь яадаг газар вэ гэхээр Рикийн байн авч явдаг архитай ташимгийг дүүргэдэг ертөнц юм байна л та. Рикийн ташмаг нь дотроо порталтай ба тэр портал нь энэ ертөнцид байдаг томоо агуулгах савтай холбоотой байдаг гэжээ. Тийм учраас Рикийн архи нь ягаад ч дуустгүй нэ базар ман гэж. Ийхүү Морти Ризийг шинэ герт нь үлдээхдээ зэрэгцээд Жеригийн биед орсон цоож тайлдаг нөхөрч зугаацч дуусаад Рикийн баазын хаалгыг онгойлгож өглөө. Тэр үед нь Морти дотроос нь хэнийгчгүй гарч ирэн Ризийг өөрийнх нь архины ертөнцид үлдээсэн гэдгийг хэлв. Гэвч удалгүй манай хоёрын гэр тэр чигтээ дүүжигдэл Рикийн архины ертөнцийн гарууд Ризийг барьцаалж авангуудаа хакертаж манай эдийг алан тална гэдэг үл яах вэ? Үгүй нэрээ яаглаараа ийм бүтлэн бөксөөр иргсэн байдаг байна. За үүний араас нөгөө хакер нөхдөөч гэрийн хамаг ид тогшлыг нь удирдаад Жери Бэт Самар тэр эдийг хөөж өглөө. Тэгэхээр нь Рик шууд хакерууд руу залгаснаа цоож тайлдаг нөхрийн ухамсарыг хакер руу шилжүүлэн оруулж хооронд нь алцуулангуудаа гэрийнхээ хяналтыг буцаан авч чадав. Араас нь Рик шууд өөрийнхөө өрөөрөө очиж гэрийн хамаг тогийг нь унтрааж бүхнийг хэвэн болгоход хакер нөхдүүд манай эдийг алуулахаар Ризийг илгээж байгаа юм да. Ингээд ангийн төгсгөл болоход Морти Рик хоёр Ризд баригдаад бөөн хэрүүл зодон болоход Ризийн ухамсар эргэн сэргэж манай хоёрыг эвлэрүүлснээр өөрийгөө унтраачив. Үүний дараа манай эд оройн хоол идсэний дараагаар Рик нөгөө цоож тайлдаг харь гаригийн ухамсарт Ризийн биеийг шилжүүлж өгөн өөр газарт амьдруулахаар явуулж байгаа юм. Гэхдээ тэгснэ нөгөө архины ертөнцийн хүмүүсээс өшөөгөө авахта ертөнцийг нь устгаж энтер нэрээ. Ёстой нэрээ галзуу зэнхэр үст юм аа энэ маань. Ийхүү цувралын 5 дугаар анги эхлэхэд энэ бүх хугацааны дараа Жери эцэст нэг юм ажилд орохоор шийдэж ажлын ярилцлага өгөхөр болсон байлаа. Овоо штэ. Тэгтэл үүнээс болоод Жери маань айн сандарч балмагдаад бөө юм болоход сансрын бэт Жерид айц түгшүүрээр хоолдог сансрыг өтгөчгөө. Өтийн ачаар Жеригийн бүх сандрал нь алга болдог бол нөгөө талд Рик Мортиг амралтанд явууллаа. Харин хэн рүү амралтанд явуулсан гэж
Нэгдүгээр бүлэг дээр Рикийн ухаантай олгож хайсан нөгөө манай эдийн тэжээвэр нохоо болох цасан ширхэг шүү дээ. Нэгдүгээр бүлэгт цасан ширхэг дэлхийг эзлэх гэж оролцсны дараа Рик тэднийг ийш тийш нийлгэж таавар намдруулах болжээ. Цасан ширхэг ерөнхийдөө энэ ертөнцийг удирддаг эзэн хаан бөгөөд бүх нохоонуудаа захирдаг юм байна л та. Тэгсэн яасан гэж Морти дөнгөж энэ ертөнцид иртэл нохоонууд чинь хүн нохоон эрлий замтдыг тэжээвэр амтнаа болгоцсон байв яах вэ? Тэгж өшөөгөө аваад байгаа мó хайшээ. Морти ихэндээ ч цасан ширхэгтэй уулзаад нэлээд дайггүй танцаглаад явж итэл гинэт хүн дүрстэй максууд гарч ирэн Морти рүү дайраад боо юм боллоо шүү. Зайр нөгөө талд Жери орох гэж буй маркетинг компани ажлын ярилцлаган дээр ирэхэд биеийнх нь 10% өтнүүд эдэлсэн байваа. Өдний ачаар Жерич ажлын ярилцлага айж төгдрөх юм байхгүй янзын өгч шууд ажилд ордог ба оройн бүр үйлчлэгч компанийнхаа захиралтай оройн хол итгэр болчлоо шүү. Үүний дараа Жери сансрын бэтийн өгсөн өтнүүдээс ахаад нилээд хэдийг зажилж өөрийнхөө биеэсээ бүх айц төгшүүрийг элдэн хөөж байгаамаа. Энэ үед Жеригийн биеийн 20%-ийг өтнүүд эзэж бүх биеэр нь үржээ тархсан байдаг ба Рик түүнийг олж мэдэнгүүтээ Жеригийн дотор байгаа өтнүүдийг нь цаашаа дамлаж зархаар болж энтерхгүй нэр. Суусан газараасаа шороо атгаад байгаа мó хаашийн. Тэр зурд Морти цасан ширхгийн нохоонуудын эрлий замтдаар үржүүлдэг газар очив. Тэгсэн энэ нохоонууд чинь тэжээвэр амттаа өөрсдийнхөө хүслээр боож ууж төрүүлсний дараа шууд ихээс нь салгаж тэжээдэг байл яах вэ? Айхтар юм аа. Энэ бүхнийг харсны дараа Морти шууд трама авч цасан ширхгийн ертөнцөөс явахаар шийдэн цасан ширхэгтэй эвтэй найртай салах ирсэн юм. Цасан ширхэг нь энийг зүгээр хүлээж авалгүй Мортиг алуулахаар нохоонуудаа илгээхэд манай он зугтаач чадсан ч удалгүй нөгөө хүн дүрстэй мангаснуудад барьцаалэгдлаа хөрхий. Ийхүү үзэг солигдоход Рик, Жери, Бет болон сансрын Бет нар Жеригийн доторх өтнүүдийг зархаар нэгэн сансрын зах дээр иртэл нөхдүүд шууд Жериг булааж авах гэд оролдож үзлээ шүү. Тэр үед нь манай эд буун алаан болж байтал Жери тэндээс аятайхан цугтаагаад явцсан байлаа. Үүний дараа манай эд ч бөөндөө Жериг хайж гарахад өтнүүд Жеригийн айдас төгшүүрээр улам их хооллохын тулд манай үнийг олон нийтийн газруудад эвгүй байдалд оруулан өдөртөд яваад байв. Харин нөгөө талд Морти хүн дүрстэй мангаснуудын үдирдэгчтэй уулзахад цаад нөхрөнч чи бид нарын юуны эсрэг тулдаж байгааг мэдэхгүй байна. Нохоонууд биднийг торон төсөж боож ирсний дараа ихээс минь салгадаг. Тийм болохоор бид тэдний энэ дарлалыг устгана хэмээн хувьсгал хийх талаар ярьж гарваа. Тэгтэн Мортич нөхдүүдэд туслахаар болоод иж байтал цасан ширхгийн робот өмсгөлтэй нохоо цэргүүд нь өнөө мангаснууд ирснээ бөөм байлдан хэлж байгаа юм. Удалгүй мангаснуудын удирдагч алуулахад Морти нохоонуудын робот өмсгөлийг нь өмсөж бусдыгаа удирдан цасан ширхгийн эсрэг дайн эхлүүлв. Нөгөө талд Жери зүгтаасныхаа дараа оройн уулзалт дээр ирэхэд түүний биеийн 60% өтнүүд эзэлсэн байлаа. Түүний улмаас Жери нөгөө үйлчлэгч компани захиралтай уулзахдаа балаа юмнууд ярьж өөрийнхөө айц төгшүүрийг зориуд үүсгэн өтнүүдэд хоолсоор байв. Тэгсээр сүүлд нь Жери өнөө захирлын хувийн онгоцыг жолоод нисэнгүүтээ онголтож монголтуулаад бүр алж өглөө хайрхан минь гэж. Ингээд ангийн төсгөд болоход Морти цэргүүдтэйгээ үржүүлгийн үйлдвэр дээр ирэн дайрч орсныхаа дараа бүх эрлий замтдыг суллаж араас нь нохоон дарлалын эсрэг тулдаж эхэллээ. Гэхдээ тэгсээр удалгүй цасан ширхгийн амьдардаг ордон руу дайрч түүнтэй тулдаг ба яг сайхан ан мана үдэлцээд байж байхдаа эвлэрээд учраа олчдаг наасан. Үүний араас Морти цасан ширхгийг алхаа байлнаа олон нийтэд зарлаад гэртээ хармаар байна гэж хэлсэн ч дайн дуусалгүй бүр улам ширүүсэд эхлэвэ. Нөгөө талд Жеригийн хувьд болохоор онгоцны ослоос амьд гарсны дараа шинэ ажлын даргаа болон нөгөө захирлыгаа дагуулад ойролцоо байсан усны цанхааг тавьчихрахад биеийг нь тэр чигтээ өтнүүд эзэллээ шүү. Гэхдээ түүнээсээ болоод Жери сүулдэ өтөөрөө бөөлжиж тэрийгээ тэгээд бус хүмүүстэй идүүлж эхлэхэд азуулж Рик хурч ирээд Жериг аврах гэж үзвэ. Тэгтэл тэр үед Жеригийн шинэ ажлын дарга нь манай үнийг яасан ч ажил аавна гэхэд Жеригийн айц төгшүүрэн дарагдаж би дотор байсан бүх өтнүүд нь түүнээс гарч байгаамаа. Түүний дараа Рик Жеригийн биеэс гаргасан тэр их өтнүүдийг бүгдийг нь барьж авдаг ба Жеримэн ч одоо нэгтгэс ажилдаа орохор боллоо шүү. Ямар тайч ажилдаа болж байгаа юм байна да. Энэ зур Морти цасан ширхэг хоёр ч одоо хорогдох байранда хэсэг нуугдсны дараа гарч ирэхэд энд тентгүү баахан үхсэн зөгцнүүд байдаг ба удалгүй Рик ч хурч ирээд юу болсныг олж мэдэв. Тэгснийхээ дараа Рик энэ ертөнцийн дайныг зогсоохын тулд нохоонуудад болон эрлий замтдад Жеригийн өтүүдийг идүүлснээр догсон цантай авирыг нь дарж байгаамаа. Үгүй нэрээ. Айхтар юм аа. Хорыг хороор гэж. За энэ түрээд Рик Мортигийн шинэ бүлгийн хэсэг өндөрлөж байна. Дараа 7 хоногт шинэ бичлэгээр уулзтал түрүү баяртай. Таг минь лайк, subscribe дарахаа мартаагүй зү. Хэрвээ мартсан бол яг одоо дарчих.